Ажлын үед хүндрэлтэй асуудалтай юм гайгүй шүү дээ. Манай хам бол тавлаа. Нөхөр 3 хүүхэдтэй хамт амьдардаг. Тэгээд 1-5 өдөр хүртэл ажлын өдөр тэгээд хагас өдөр нэг өдөр амардаг. Бүтэнсэ өдөр болохоор их цэвэрлэгээтэй байдаг. Тэгээд намайг нөгөө гараатны өдөр тэгээд нөхөр 3 хүүхэдтэй хараад байж тийм. Тэгээд хань маань ингээд миний ажлыг дэмжиж ойлгож явдаг, баярлдаг. Тэгээд бид нар чинь заримдаа нөгөө хагасаа бүтсэн ажилтдаг шүү дээ. Заримдаа ачаалан байхгүй байдаг. Хамгийн газар ороод 2013 онд би тамгаан газар ороод 11 дэх жилдээ 10 жилдээ л ажиллаж байна. Америкийн онцлогийг би чи 2016 онд авсан. Одоо 6 дахь жил рүү орсон байна. Одоо тэгээд 5 жил болоод нөгөө мэрэгжлийн үнэлэхээ зэрэг даруултыг. Тэгээд тэр үнд орох. Энэ жил орно гэж ятж байгаа төлөвлөл байна. Яг 2014 онд аймгийн жоо, сумын жоо 2015 онд болохоор аймгийн садрагын хамгийн газар аймгийн даргын жоохыг авсан. Тэгээ 2016 онд болохоор тэргүүний ажилтан хамгийн газар тэргүүний ажилтан болж исэн. 19 онд болохоор байгууллагын шилдэг ажилтан болсон. Ухаантай бүрэл автаа билээ би. Уйхан цайлган ээжтэй билээ би. Сэвлэг багын үнэ шингсэн болгоо. Сэтгэлийн улад ээжамин билээ. Миний гэр бүлийн яц шаргаа амин харин амт домог. Миний гэр бүлийн яц шаргаа ариун харин түүх билээ. Миний гэр бүлийн яц шаргаа амин харин амт домог. Миний гэр бүлийн яц шаргаа амьдралын минь утууч билээ. Чин сайхан хантай билээ би. Бүрдийн итгэлт амьдралтай билээ би. Тэнүү сайхан нь бүрдсэн юм болохоор хамт олон дундаа амт олонтойгоо нийтлээд гоё бөөнөрөө цогтаа бүх юм хийн. Тэгээд нэгнийгаа жаргасан үед нь цог, тэгээд завсан үед нь хамт бай. Тэгэл хамт байх гоё. Садаргын тамгын газрын хамт олондоо намайг тусал дэмжиж ажлыг минь ингэж ойлгож хамтран ажилладаг чинь талархаж баярлж явдаг шүү. Тэгээ бас ар гэрэг нүр хөвгтөө ингэж хараад тэгээ намайг бас ингэж ажлыг минь ажил ихтэй үед ингэж нүр хөвгтөө хараад ажилладаг. Нөхөртөө бас баярлал талархаж байгаа шүү. Байгууллагын стандарт болох CS61 TIC-33 2020 өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээний технологи ажиллагааны дис дараалттай та бүхнийг танилцуулж байна. Энэхүү албан өрөөний өдөр тутмын цэвэрлэгээний технологи ажиллагаа нь 17 дис дараалттай байна. Эхлээд албан өрөөний цэвэрлэгч нь цэвэрлэгээ хийх өрөөнийхөө суугчаас зөвшөөрөл авсны дараагаас ажиллаа эхэлнэ. Ингэхдээ өрөөнд орохдоо цэвэрлэгээтэй гэсэн бичгийг хаалганыхаа бариулд үлгэж орно. Өрөөнд ороод өрөөний эд зүйлс бүрэн бүтэн байдал эмх цэгцийг ажиглан цэвэрлэгээгээ эхэлнэ. Өрөөний цэвэрлэгээ цонхны цэвэрлэгээнээс эхэлнэ. Цонхны цэвэрлэгээг эхлэхдээ цонхны давцан дээр гарахдаа гутлаа заавал тайлсан байна. Цонхны цэвэрлэгээг цонхны хацар, хүрээ мод, завсар хоорондын тоосыг чигтэй бодистой альчуураар арчиж хуурай альчуураар өнгөлнө. Дараа нь цонхны шилийг шил тойл өнгөлөгч шүршин хүрээ модны дагуу тууш арчиж өнгөлөөд төгсгөлд нь шилний өнцөг булан дөрвөн буланг арчиж явна. Үүнийхээ дараа цонхоо хааж дүгжинэ. Цонхны давцанг самдаж угаана. Ингэхдээ заавал бэлээ өмссөн байх шаардлагатай. Цонхны давцанг самдаж угаагаад чигтэй цэвэр альчуураар бодисыг арилгаад хуурай альчуураар өнгөлнө. Цэцгийн арчилгаа нь цэцгийн сав, савны суурийг чигтэй альчуураар арчиж, цэцгийн тоосыг хөнгөн арчиж услаад цонхны давцан дээр буцаан байрлуулна.
Халаах хэрэгслийг цэвэрлэхдээ түүний арын хэсэг болон хажуу тал урд нүүрэн хэсгийг чихтэй бодистой алчуураар арчиж хуурай алчуураар өнгөлнө. Хивс болон шалны тоосыг тоос соруулагчаар соруулж цэвэрлэнэ. Ингэхдээ шалны хүрээ болон булан тохойг тоос сорогчныхаа урд хэсгийг авч соруулна. Утас болон факсын аппаратыг цэвэрлэхдээ эхлээд ажиллагаатай эсхийг нь шалгана. Утас факсны аппаратыг савнтай, бодистой, чихтэй алчуураар арчиж цэвэрлэн хуурай алчуураар өнгөлнө. Хэрэв гэмтэлтэй тохиолдолд мөн л мастерт мэдэгдэж засуулах арга хэмжээг авна. Компьютерийг асаалттай орхисон тохиолдолд зөвшөөрөлгүй унтрааж цэвэрлэж болохгүй. Компьютер, канал, принтер, телевизэр, проекторын гадаргуй түүний тайврын тоосыг чихтэй бодистой алчуураар арчиж дэлгэцийг арчихдаа алчуурандаа шил тойл өнгөлөх шүршин арчиж хуурай алчуураар өнгөлнө. Ширээг цэвэрлэхдээ ширээн дээрх эд зүйлсийг зайчлан ширээний давтсан гадна тал шургуулгын тоосыг чихтэй алчуураар арчиж хуурай алчуураар арчина. Ингэхдээ ширээний судлын дагуу арчиж цэвэрлэнэ. Ширээн дээрх эд зүйлсийн тоосыг нэг бүрчлэн арчиж буцаан өмнөх байрлалыг алдагдахгүйгээр байрлуулна. Сандлыг цэвэрлэхдээ сандлын арын хэсгийг урд тал бариул хэсгийг чихтэй бодистой алчуураар арчиж хуурай алчуураар өнгөлнө. Мөн сандлын хөлийг чихтэй алчуураар арчиж хуурай алчуураар өнгөлнө. Номын шүүгээ шкафыг цэвэрлэхдээ тавиурын гадна дотор талыг чихтэй алчуураар арчиж хуурай алчуураар өнгөлнө. Хэрэв шилэн нүртэй бол шил өнгөлөгч бодис шүршиж хуурай алчуураар арчиж өнгөлнө. Ханын зургийг цэвэрлэхдээ хүрээ модыг чихтэй алчуураар арчиж хуурай алчуураар арчина. Хэрэв ханын зураг өндөрт байрласан тохиолдолд гүүрээр гөвж цэвэрлэнэ. Толийг цэвэрлэхдээ хүрээг чихтэй алчуураар арчиж хуурай алчуураар өнгөлнө. Үүний дараа шил тойл өнгөлөгч шүршиж хуурай алчуураар өнгөлнө. Шалыг цэвэрлэхдээ бэлэгээ заавал өмснө. Шалыг бодистой савнтай усаар гарниз мод хүрээг савндаж угаана. Үүний дараа хуурай алчуураар өнгөлнө. Хогийн савыг цэвэрлэхдээ савндсан чихтэй алчуураар угааж цэвэрлэн хуурай алчуураар өнгөлнө. Хогийн савыг цэвэрлснээ дараа цэвэр хогийн уутыг хийж байрлуулна. Хаалгыг цэвэрлэхдээ хаалганы хүрээ мод нугас хаалганы дотор гадна талыг бодистой чихтэй алчуураар арчиж хуурай алчуураар өнгөлнө. Хаягийг цэвэрлэхдээ чихтэй бодистой алчуураар арчиж хуурай алчуураар өнгөлнө. Цэвэрлэгийг дуусны дараа өрөөнд орж ирэн өрөөгөө хянан хөшиг чүүлийг тэгшлэн цонхоо хаан унтраалгыг чихтэй бодистой алчуураар арчиж хуурай алчуураар өнгөлөн гарахтаа хаалганыхаа бариулыг бодистой чихтэй алчуураар арчин хуурай алчуураар өнгөлнө.